Битүүний орой бол айл хотлороо хамгийн хүндтэй дээдлэн үйлддэг зан үйл. Тэр өдөр нас хамгийн өндөр хүний үгийг бүгд дагна. Эрэгтэй эмэгтэй гэж ялгахгүй. Нар жаргаж гялан од баруунтаа гарахаас өмнө бог малаа хотлуулна. Гялан од гарсны дараа үхрээ. 3 марл од гарсны дараа адууга хотлуулдаг тэгтээ. Энэ бүхэн тэнгэр од ирэхстэйгээ зогцож амьдардаг ирсэн Монгол ухаан. Битүүний орой 21 цаг 40 минутаас 23 цаг 40 минутын хооронд хүндэтгэлийн ширээгээ засаж эдээгээ ариулна. Дараа нь гэрийн эзэгтэй маргааш өмсөх хувцсыг бэлтгэн. Унтахын өмнө 7 бурхан одондоо залбирч сүү өргөн. Үүнийг хөдөөний эхний ёс гэж ойлгож болохгүй. Бид бүгд малчин удамтай ард түмэн мах идэж сууж дөрвөн улирлын агаар усыг хүртэж амьдарч байгаа цагт байгаль дэлхийтэйгээ харьцна гэдэг цагаан сарын гол утга. Зарим айл битүүний орой тотгон дээрээ мөс, цас, өвс тавьдаг. Энэ нь лам бурхан айлд морилно гэж үзээд хүлэгтэн зориулж бэлдэж буй хэрэг. Арга билгийн бэлэгдэл юм. Үлгэр домгийн зүгээр нэг өнгөрсөн зүйл гэж олж болохгүй. Тэнд амьдралын ухаан бий. Битүүнд уурлах, арх уух, хашгирах, амтан зодох, угаасан хувцас гадаа хонуулах, сэвлгийг нь үргээгээгүй хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэн. Өр авалгаа цэгцлэн. Малаа цатгалан нохоогоо хоолтой байлгана. Битүүний 23 цаг 45 минутанд хулган цаг орж ирнэ. Ам цагаан хулган морилж ирэхэд гэртээ идээ будаа илбэг байвал ирэх 365 хоногтоо өлсөж цангахгүй гэсэн бэлэгдэлтэй. Ийм учрыг мэдхгүйгээс залуус гэрээ эзгүй орхиод явчихдаг нь харамсалтай. Хэрвээ айлд хонохоор бол ам бүлийнхээ тоогоор тахилын цогцонд зул асаасан байх ёстой. Унтахтаа өрхөө дэгшлэн орон сууцнд бол хөшгөө хаана. Гурвалжин зурсан газар өнжөөд, дөрвөлжин зурсан газар хон гэдэг нь өрхөө дэгшилж өглөө татах ухааныг хэлсэн үг. Тавгийн идээг 3-аас 7 үеэр засна, эгэл ард 3-аас 5 үе байхад хангалттай. Би мөнгөтэй гэд олон үеэр засах ёсгүй. Аав нь амьд байхад ааваасаа өндөр идээ засахгүй. Хэрв аав бухан болсон бол том хүн аавынхаа засаж байсан үеэр засна. Энэ бол эрэмб дараа хүндлэл.